За сайн байна уу үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За манай Монголын Pajero клуб Авто ТV-тэй хамтран Түүдгийн дэргэд гэдэг нэвтрүүлэгт өнөөдөр оролцохоор болсон байгаа. За өнөөдөр хагасаа өдөр амралтын өдөр бид нэр Түүдгэн дээр очиж бас сонирхолтой яриа өрнүүлж сайхан хоол хийж идэж нэг өдөр бас зугаатай хоббигоороо бас сонирхолтой юмнуудаа ярьж болсон явдал соос аврах ажиллагаа тэр мэтэй ярилцаж та бүхэндээ төлөвлөх болно. За өнөөдөр манай клубын гараж дээр манай залуучууд бүгд цугласан байна. За манай клубын гараж бол одоо ийм хоёр хаалгатай дотроо 8 машин орох тийм боломжтой тийм гараж байдаг байгаа. Манай залуучууд маань чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх үүднээс автын одоо мэдлэгээ дээшлүүлэх үүднээс одоо гараж дээр ирж автомашиныхаа засвар үйлчилгээ ойр зургийн ямиг өөрсдөө дор бүрнээ одоо асуу зөвлөж нэгэндээ зааж тэгж хийдэг байгаа. Тэгээ манай өнөөдрийн үйл ажиллагаа ингээд эхэлж байна. За одоо тун удахгүй цөмөрөө замдаа гарцгаая. За хэдүүлээ одоо нэлээд хол явах учраас Петровшин колонкоос ямарчсан бишээ аваадах юм. Шатгуунаа цэнгэлээ тэгээд цаашаа явнаа. Бид нар цаашаа зам маань үргэлжилсээр явна. Тун удахгүй бид нар одоо бас байгалийн үзэсгэлэнтэй Улаанбаатарынхаа одоо хотын ойр орчимд байдаг хамгийн үзэсгэлэнтэй газруудаар бас аялж зугаалдаг байгаа. Бид нар бас энд нэг давааны орой дээр бид нар цайлдаг байгаа. Ерөнхийдөө хотод ойрхон өөр хүүхдүүдээ одоо хань ижлээ авчирж агаар салхинд гаргахдаа бидний бас ирдэг нэг сайхан газар байгаа. Тэр газараа бид нар өнөөдөр товолцсон байгаа. Тэр газараа одоо өнөөдөр цөмөрөө нэг 40 битан хорхог нэг банштай цай гэсэн тийм цайлах үдийн цай байгаа. За ихүү бид нар одоо отоглох газараа ирсэн байна. За энд бид нар одоо нэг бүтэн өдрийг бол сайхан тав тухтай өнгөрөх гэж сонгодог газар маань байгаа. Ер нь жил бүхэн бид нар 4 улиралдаа нэг удаа ирчүүдээр нэг аялал хийдэг байгаа. Тэгээд тэр аялал бүр маань одоо Улаанбаатар хотын ойр орчим зүгээр өдрийн аялал хийдэг байгаа. Тэгээд өдрийн аялал маань өнөөдөр гайхамшигтай бүтэж байна. 13 машины бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр ирсэн байна. Тэгээд отоглох газараа ирээд хоол ундаа гаргаад сайхан агаарлаад байцгааж байна. Хүүхдүүд маань тэрүүгээр чаргаар гулсаад тэгээд нэг иймэрхүү байдлаар өдрийг өнгөрөөндөө тун удахгүй та бүхэндээ амттай хоол хийж байгаа байдлыг танилцуулъя. За өнөөдрийн манай тогоочоор Pajero Mara маань ерөнхий тогооч хийж байгаа. За тэгээ өнөөдөр бид нар хоньны бахаар сайхан хорхог хийж идэх гэж байна. За Mara ямар хоол хийх гэж байгаа, ямар амтлагаа хийх гэж байгаа. Ерөнхий тогооч хоолныхоо талаар дэлгэрэнгүй тайлбарлаач. Хорхог. Захан банштай хайртай банштай. Тэ. Хамт олондоо сайхан гараа хорхог хийх юм да. За. Мараг байцааг их сонин аргаар хийж өгнө зүйлээ. За тэгээ. Хорход нэг бүтэн байцаа хийдэг би нэг тийм шин жоо гаргачаад байгаа шүү дээ. За. Голын ухаж авч байгаа дотор саримс хийж байгаа л. За. Сонин гоё тийм. Юу ч нийлмээр юм. Манай Mara ер нь бид нар нөгөө аялал зугаалгаар явах бүрд манай Mara манай галтгоог барьж хоол ундын амталгаа. Ер нь одоо бид нар баг бүгд Mara-гийн хоолны амтанд орцсон. Тэ?
Гэртээ хүртэл дандаа бас гоё амттай. Тэ. Чи ярих уу? За тэгчих юм биш нэрээ. Юм ярихгүй тэндээс. За. Болгоны сайхны хайрыг манаа нөх. Оо тийм үү. Манай булганы айрыг барьж байна. За бид нар өнөөдөр 83 он төрөө тэгээд арихгүй эко аялал байгаа. Аялалч байгаа бидний одоо Түүдгний дэргэд гэдэг тийм өдөрлөг болж байгаа маа. Тэгээд энэхүү өдөрлөгөөр манайхан сайхан агаартай гарч Жинхэнэ одоо нэг хээрээр гэр хийн гэдэг шиг бид нар ер нь хөдөө хээр гарах маш дуртай. Манай маараа ингээд хоол унд ямар нэгэн гол горих дээр очиж манай маараа яаж хийж байгаа нэг тийм тий мэдэн. Энэ тоогод ч олон бас 60-аас болтгоноо манай хүн загсны шил уулгадаг хүн дээ. Цөмөргийн сайхан амттай цайг маань чанж өгсөн. Бямба Маро хоёртоо маш их баярлалаа. Маш гоё амттай цай байна. Хэрийн цай цанаа л гоё амттай тий. үгүй гой хуваарлсан. Ядрага тайлагдаад. Янз штэ. Одоо бид нар Марагийн хөгжилтэй явдлыг ерөөсөө мартахгүй. Манай Мара бид нар 2015 онд хаgaan арны урдуу 20 эд машинтай бас аялж ирсэн. Биш 14 машинтай аялж ирсэн. Тэгээд аялаад Марагийн машин чинь нөгөө тайрж мараа жижиглээд хөнгөлц 3 алгат ядж байгаа. Нэг хөнгө. Тэгээд манайхан чинь нөгөө баахан 5 алгат маалгатууд бүтэн 3 алгат маалгатууд явж ирсэн болохоор цөмрөөд эд тэн цөмрөөд Мараг унтраад харин за миний өгшин төрүүлээ явжээ. Усаа нэмээд хаан зогсноо тэндээс чинь бүр болохгүй бол маниус чирээд аваа юм. Мара нөгөө урд зам агалж явж исэн болохоор машин жоох эвдрэл авчихсан. Тэгээ тэр чигээр Мараг явжээ. Чи төрүүлээ явж байгаа явуулсан. Тэгээ нөгөө тэр мө усан дотроос бараг 10 цаг шахуу юунаас өвдөгний энүүгээр ирсэн усан дотор бид нар устаал боцолтоод байгаа байхгүй. Тэгээ маргааш өглөө нь бид нар тэндээсээ гараад чүү хот руу орсч Мараг омдолч юм. Замдаа аржаатартай их ус байдгүй. Тэгээ яагаад чи мөсөндөөгөр явсан тий. Тэгээ чөмөлөхгүй байсан гэж харь чөмөрдгүү гэдэг. Усгүй явсараа харьцсан байсан. Би тэрийг өөрөөсөө мартсан. Тэгээ Мараа усгүй явсан бид нар усан дондор явсараа харьцсан болов. Бид нар яг нөгөө хагаар нуурыг гадаа гэж зогсон. Манай Мараа ч нөгөө захилгаанч болохоор кавиных нь яг ингээд доотлол утаснууд нь ингээд сарж байгаа байж идэг. Тэгээ нөгөө цуг явсан нэг юу лээ хошууч юу лээ. Автараа биш л хийн штэ. Амгаа сэргийлэгч амгаа энэтэй цуг машин дотор нь цуг явсан юм. Тэгээд машинд нь явуулж машин асаалттай байна гэдэг. Ерөөс унтраахгүй нормалтаад байна гэж. Тэгээд орсон чи амар гүйтэй. Тэгэхээр Мара өгшөө чи одоо машиныхаа парыг асаагаад өчтдөг. Мань хүн жоохон 100 татцсан. Нилээ мууд. Өргөж авчираад жолооныхын суудал дээр навчаад пар нь яаж тийм үс. Сонгоогоол өөр тийш ав. Сонгоогоол тэвдэж хоёр уцаа бол мушгсан чи пар. Манай хүний ерөөсөө бүх юм ингээд мушгаад багаж хүний ухаан гэдэг чинь тэр байхгүй. Ерөөсөө ингээд чимхэл асаад байдаг. Скорпион дээр лөө. Тэ? 17 оных. Тэ 17 оных дээр яг Мара нөгөө нисдэг хариадаг. Нисчирээд хамраараа газар хатгаад ундаг штэ. Унаад Мара унтраагач гэсэн чинь дээшээ ингээ харсан машин чи яадаг нөгөө гар нь өрдгөө нөгөө хуц руугаа өрдгөө шадруугаа өрдгөө заваач гэж нэлээ байцлаа унтраагаад бууж ирсэн. Манайх нь яндан зүгээр үү. Яндан дээшээ гарсан. Тийм онгодог яндан. Гой нээж амар гой яндан. Нөгөө тэрнээс бол айгүй хугацаа авчих. Мара яг нисчих юу бодох гэсэн. Яг хараач. Юу ч бодогдоо. За 2013 оны 9 сарын 9-нд манай клуб байгуулагдчихсан. Тийм ээ манайхаа. Тэгээд одоо бол 8 дахь жил рүүгээ орж байна. 2020 он гараад. За нийт одоо аварсан машины тоо бол 6211 ширхэг гэдэг машин өчигдөр оройны байдлаар бүртгүүлээд явж байгаа тусламж үзүүлсэн машинууд. За дээрээс манай клуб одоо тэмцээн уралдааныг бол алгасдаггүй. Хамгийн багтаа 5-аас 10 машин тэмцээн уралдаануудад бол идэвхтэй оролцдог байгаа. Тийм авто одоо мэдлэгийг дээшлүүлэх үүднээс клубийн гараж дээр ч гэсэн залуус маань чөлөөтэй ирж автомашинда юмаа хийдэг байгаа. Дээрээс нь одоо сайн үлсийн аянг одоо янз янзын төрлөөр зарлж үзсэн. Тэгээ одоо манайх бол 2016 оны 1 сарын 4-өөс хойш шууд одоо соос ажиллагаа гэдгийг ерөөсөө нэг ч алгаслахгүйгээр өдөр бүхэн одоо шөнийн хүнд хэцүү цаг үеүүдэд тусламж хүссэн одоо хэн бүхэнд бидний өв таалга нээлттэй гэдэг уриалгаар тусламж үзүүлж явдаг байгаа. Манай клубын цаашдын зорилго гэвэл бид нар одоо олон залуусыг одоо автомашин хөлгөлсөн залуусыг хөдөө хээр явахдаа одоо ядарсан, зовсон, эвдэрсэн, зогссон, аваараа татсан автомашинуудад зогсож
тусламж үйлчилгээг үзүүлээд эвтэй байхдаа хүчтэй гэдэг тийм нэгдлийг харуулъя гэсэн сэтгэлийг бид нар одоо уриалга болгосон учраас хүн бүхэн одоо нэг нэгэндээ тусдаа дэмтэй байгаасаа гэдгийг бол байга эрхэмлэн боддог байгаа. Ер нь бол айгүй хүнд замаар л явдсан шүү дээ. Соос гэхэлэр юу юуны тухайн дүрлгүүдээ хэдэн залуучууд болсон болоогүй машин тавна гараад авчихдаг юм биш л дээ ер нь тийм ээ. Автоспортыг Монголд хөгжүүлэхийн төлөө бид нар бас манай залуучууд бас маш их амжилт шамалж үзэж байна. Одоо энгийн стандарт автомашинуудаар уралдаад бол тэртээ дэрийг ерөнхийдөө амжилт үзүүлэх байсан. Дэлхийд дахиндаа угаасаа ер нь бол уралдааны машин гэдэг төрлийг гаргаад аль биесээр ингээд тоноглоод шинээр машинууд хийгээд явж байгаа. Эннээс Монгол улс маань одоо хоцрохгүй, Монгол залуучууд маань хоцрохгүй гэдэг зорилгоор бид өнөөдөр дэлхийн жишгт хүрж байгаа машинуудыг хийж байна. Хийж үйлдвэрлэж ерөнхийдөө манай залуучууд инженерүүд мундаг байна. Хийгээд эхэлсэн байна. Одоо ерөнхийдөө баг мэрэгжлийн гих тодтолтой тамирчдууд баг бүгд хийсэн машинуудаар уралдаж эхэлж байна. Тэгэхээр дэлхийн жишгт хүрнэ гэдэг чинь Монгол улс одоо тэгээд бид нар чинь олон улсын тэмцээнд явна. Тэгэхээр ерөөсөө хаач одоо ямар ч улс орныхонтой адилхан уралдах, адилхан тэгээд өрсөлдөх зорилгоор энэ машинуудыг одоо тоноглож эхэлж байна. Тэгээд цаашдаа манай клуб ч гэсэн маш олон залуучуудыг бэлтгэн, тамирчдыг бэлтгэн, дээрээс нь технологиг хөгжүүлэхийн төлөө зорино. Инженерүүдтэйгээ сайн ярилцж тооцоосны үр дүнцэн дээр одоо дахиад шинэ бүтээлүүд цаг үетэйгээ хөл нийлсэн шинэ бүтээлүүд хийнэ гэж бодож байгаа. Ерөнхийдөө нэг тиймэрхүү л байна да. Сүхэ Бямбо 2 маань бас шинэ бүтээл гаргаад Торонтод 19 онд алтан медаль авсанд ямарсан баяр хүргье. Бидний хоёр дахь бүтээл болсон байгаа. Тийм манай ээгээ бас сонирхчийн ангилд одоо 7185 уран алхтаа 72-оор бас сонирхчийн ангилд алтан медаль авсан. Бас баяр хүргье. Үнэхээр одоо үгээр хэлэмшгүй одоо гайхамшигт ялалтыг байгуулад оронтоос өдрөө ирсэн байгаа. $2018 оны өвлийн аяллыг санаж байна уу та нар? 9-ийн халуун аршаан дээр нөгөө Joy A2 үлдсэн. Аялал дууслаа. Бид нар бүтээсэндээ амжиж очих гээд бүтээсэлийн өдөр 12 цагаас бөөнөрөө явсан шүү дээ. Энэ хоёр үлдлээ. Тэгээ машин дотор нь Эги, Бондгор, Бондгор ирчихээ. Бондгор яах нь вэ? Эги, Бондгорын ах. Өшөө юм байдаг чинь биш. Үчмаа. За нөгөө талд нь Joy, Ундаг, Мөөлөө. 8 үний үлүү 7 оны бүрэлдэхүүнтэй идэр үлдсэн. Тэгээд үлдээл эхний хоног өнгөрлөө. Надаас чатаар асууж ар гэрийнх нь. Манай хүн яасан юм бол, манай тэр яасан юм бол. Оо, цаадуул чи үлдсэн хоёр сайн машинтай үлдсэн. Найдвартай хоёулаа вичтэй. Хоёулаа 3 алга асуудалгүй тэдний нэг юм хоёр хоног гисэн шүү гэж хэлсэн. Хоёр дахь хоног өнгөрлөө. За 3 дахь хоногоос манай гэрийн дор эцэг ихийн урд болсон. Бүх хүмүүсийн ихнэр хөлтүүд манай ээгийн ихтер чи надад үннийг хэлчих гэж байгаа. Юу болгоо хайсан. Хавийн юм болсон шүү дээ. Бүгдгийнх нь ихнэр хөлтүүд задгаад бондгор буухаа царайлтаа ахыгаа хаяад ирсэн хэрэгтэй. Гэрийн дор чи эцэг ихийн бүр хурл ус. Баахан хүмүүсийн ээж аавал ихнэр хөлт нэрцгийж тэгээ хоёр машин бэлдээд араас нь гарах гэжсэн өөдөөс орж ирсэн. Бас эдрийг араа баярлаад эхлээд шууд юм аваад чулуудчмаар гомж. Баярлаад оролтоо авснаа. Зээ. Аавс тасаад байгаа биш. Дараа нь амбас гэдэг шиг. Тэгсэн чинь нэг хоног гэсэн чи бүр 2-3 он ч дээрээ. Тэр жилийнх тэр бид нар айлах тактик гэдэг айлах төлөвлөгөө гэдгийг Бямбо ихтэй үнээр төгс хийсэн. Тэр тасарсан. Эдгээр бол бидний нөгөө 9 дээр очныг мэдээгүй. Бидэд болохоор наанаас нь чихтэйхэн үгүй дээлтэй цагдаа гэж юу вэ? Ногоон дээлтэй гадуур би ингээд ногоон ингээд цагдаа полицей гэсэн хантаж өмссөн. Тэгээ ингээ инээ хүртлээ ингээ баг зүгчээд ингээ зуны малгай, зуны цаг замын цагтаагийн цагаан малгай. Зуны чиний малгай штэ. Ингээ өмссөн. Тэнгуудлаа би энэ дээр шилтээ. Гэрэлтэй хоёр шилтээ. Уулын дотор зуны малгайлаа цаг. Тэгээд ирж байгаа байхгүй. Тэгээ энэ хэдийг яг нөгөө тэр чинь 9-ийн халуун аршин ч бол дахан цаас газар штэ. Тэгээ тухайн үед бол нөгөө машин тэрэг одоо аялагчдыг явуулахгүй гэсэн тийм захимжтай байсан. А тэгээд манайхд бол зөвшөөрөл өгсөн байсан л та. А тэнгууд бидэд болохоор тэрийг нөгөө одоо далимдуулаад анх тэгсэн шүү дээ тий.
Тэнгуутлаа та нар яагаад юм хориотой байхад архан цаацтай газар ингэж яваад байна гэд эхлээд бид ирээ барьсан чи бидэдийг би танихгүй те. Бүгд хоолоогоо шахацсан. Тэгээд заяа дээр Бацэрэн дээр ирсэн чинь Бацэр хамгийн гоё царай гаргасан юм. наач бас айгүй хэрүүлж. На гэрлээ хаваач маа. Багаж ногоц эн чи юу мах юм гэж. Үгүй наадаж хатаас авсан. Бид нар идэх чинь хоол юм. Тэг хөөргө тэгжсэн чинь араас нь мөнх хоёр Бацэрэн жоохон хямраагаа үзчих чи араас нь мөнх хоёр ингэж хойдлын жоохон ингэж бодсон. Хой байцаагчаа. Тэгээ нөгөө хэдэг ганшуулчаад цаашгаа очиод заяа дээр очиод амраг ирэх бичиг юмтаа гаргаад гэсэн. Хөөргий 35 ч бас дагжаа штэ тэг гадаа ингэж огч юм. Тэгсэн заяа ингээ айгүй хөрхөн дагж явчихсан ингээ хойдлогоо шилэн дээр бод. Ариу баярыг яг шалгах гэдэг. Ингээ стикер наацсан. Стикер наацсан. Тэгсэн чи тэрийг ингээ бид нар энэ маршрут тавьж байгаа. Ингээ дахин хачаад өөргөө. Гар нь орж амар үүдэн гол тавьж. Энэ маршрут дээр яваад одоо гарах гэж ингээ тэгээ сүүлд нь бимбаг таниад тэгээ бид чи баригдчин гутла та хэдэг очиж айлгадаг чи тэр байхгүй. Тэгээ би чамд засаар нүрээ угаалгаагүй. Би чи бас нөгөө бичгээр юмтай нэг калибр буу ардталт явж идэг байхгүй машин дээр. Гол байхгүй. Бидний зөвхөн Задруу газрын болохоор сандраад уугаа аваад чулуучсан. Устдад хэлээд гол руу шидсэн. Очиод байхгүй уугаа авах гэсэн чи зүгээр ийм усан дотор буу бүсэн дээр харагдаж байгаа шүү дээ. Халиад эгүр ийм өндөр гүйтсэн. Тэгээ доор л ингээ буу ингээ харагд. Хүрээ. Сайн тоглосон шүү. Бидний энэ хайрлаад одоо унаад яваад байгаа энэхүү нэгтгэж тийм ээ. Монголын Mitsubishi Pajero клубийн залуусын хайртай машин бол Pajero. Би анх Daihatsu Rocky гэдэг машиныг анх ер нь бол янз бүрийн л машин унтсан. Тэгээд ер нь бол анх Daihatsu Rocky гэдэг машин 1580 хүртэл бензин. Тэгээд би анх нөгөө хэлбэрний ягсан болохоор болортой яриад анх тий 5 жилийн өмнө орж ирчихсэн. Тухайн үед бол би тэрийг бас тухайн үед бол айгу мундаг хүчтэй гэж бодож байсан. Тэгсэн чинь одоо тэг өөрөө ингээд бас яванд одоо өөрөө сая Pajero ингээд хүртэл одоо өөрөө хөлөглөөд ирэхэд бол Pajero бол үнэхээр нэрээ бас үнэхээр биширмээр машин гэдгийг би одоо өөрөө туулаад үзсэн. Саяхан манай ах хүртэл нэг хөдөлгөж үзээл хөөх үнэндээ л нэрээ мундаг тэрэг юм аа гэж байна. Хүмүүс мундаг тэрэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгвэл түүнээс биш бид нар үн хөлс уунж явахгүй тийм л утгаар нь одоо би энэ машиныг бол амар эдэлж хэрэглэнэ. Одоо цаашдаа ч гэсэн улам бүр одоо хамгийн хүчтэй гэх юу байдیں۔ Бүх юмыг авч одоо томруулж одоо хоббиндоо зарж уннаа л гэж бодож байгаа ерөөсөө. Тийм учраас би бол Pajero-г бол шүтж байгаа. Pajero бол угаасаа одоо үндсэн 5 алхтын үндсэн жин нь бол одоо 2 тонн байдаг. За бүх жин нь орохоор 2 тонн 400 болчдөг. 3 алхт нь тонн 680 байдаг. Бүх жин нь орохоор 2 тонн болчдөг гэх мэт ингээд жингийн ялгаа байдаг. За хаалганы зөрөө байдаг. Хараамны хоорондох зай бол нэг 20 санжийн 3 алхт 5 алхт хоёрын хооронд 20-22 санжийн тийм зөрөө байдаг. За тэгээ моторын хувьд бол манайх бол одоо 15 онд бол бүгд 56 байсан тий. Тийм шүү дээ. Офтоор 4D56-аар та харуулнаа л гэдэг байсан. Самар хэлсэн. Барианаас 10 Pajero гарахад баг 856 байдаг байсан. Отхон баяр нөгөөтгний билээ. Бямбо 2 бензэ бус. Хэн бэ? Хүүчээ вэ? Гурван бензэ. Устд нь офтоор 56 барианаас байдаг. Тэр Pajero бол одоо моторуудын бас нэг тайлбарлаад уншия. Яри тэгэхээр одоо мотор за 4G 63 64 4D56 4M40 4M41 манай Бомагийн мотор. За эдгээр бол дизель. Биш 63 64 2 бензин. За нөгөөдөл нь бол дизель. За бензин гэвэл 6G72 гэсэн мотортой. Одоо бидний хэрэглээд байгаа Тарамбулууртай 3012 досон клапантай. За дараах нь Dons 72 гэдэг 24 досон клапантай 3000 байна. За тэгээд Dons 3500 гэж байна. Тэгээ GT 3500 гэж байна. Maverick 3500 гэж байна. 6G. Дахиад Sons 3500 байж юм. Тий, Sons 3500. Maverick 3800 6G 75 гэж байна. 6G 75 тий. Он залуу. 51 нь бол Canter дээр байгаа. Ер нь дээр Pajero дээр бол байхгүй. Тий, ерөнхийдөө миний сонсч ирснээр бол Mitsubishi бол ер нь номер 1 үйлдвэр байсан юм билээ. Японыхоос. Тэгээд нэг Mitsubishi-гийн одоо Mitsubishi-гийн нэг юм уу хоёр машин дээр гэлөө алдаа гараад. Тэгээд тэрнээс хойш яг Toyota нөө ихцээ.
Өмнөдөө бол ер нь Mitsubishi бол маш том үйлдвэр байсан билээ. Онгоцны мотор үйлдвэрлэдэг, онгоц үйлдвэрлэдэг тийм үйлдвэр байсан. Гэж би сонсч байсан. Яг нь Pajero гэдэг машиныг шүтэх болсон шалтгаан нь одоо Dakar Rally тийм ээ. Dakar Rally гэдэг маань бол дэлхийн одоо авто олимп шүү дээ. Ер нь бол ер нь авто уралдаан техникийн тал дээр бол хамгийн ноён орчин. Dakar Rally-д одоо тасралтгүй 7 удаа төрүүлсэн байдаг тийм ээ. Нийтдээ 12 төрөвтэй байдаг. Тэгэхээр үндсэндээ одоо бус яг нь он шиг хэрэгжилж байгаа машинуудаас одоо Toyota-гийн өнцгөөтэй Toyota машинуудаас гэх юм уу те. Ер нь бол тухайн үед бол тийм байгаагүй. Mitsubishi Pajero бол ерөөсөө үйлдвэрээс хараад Evolution Pajero хувьсэлттэй. Тэр маань үйлдвэрээс гарсан загвараараа шууд уралдах боломжтой тийм үйлдвэр төлсөн байдаг. Тэр нь дагуу тий. Дэлхийд 3000 шиг үйлдвэрсэн. Би бол энэ машиныг одоо Evolution гэдэг машиныг өөрөө би хөдөлж байлаа. Нэг байлаа, хоёрч байлаа. Ашигараа тэгээ ичнэ яваа байваа. 10-аад яваа. Тэгээд ер нь бол яалтчгүй их олон машин үзүүлдэг. Гэтэ намайг бол хээр явуулаагүй, биднийг ч гэсэн хээр явуулаагүй. Тэгээд Монголын ард түмэн ч гэсэн ерөнхийдөө мэддэг боллоо шүү дээ. Бид нэг сост бид нар юугаар явж байгаа Pajero-гоор явж шүү дээ. Тэгэхээр энэ машин ер нь бол бидний хувьд бол одоо шүтэмэн болцсон шүү дээ. Тий шүү. Биднийг ийм гоё найзууд болгож нэгтгэлээ. Тийм ээ? Тэгэхээр одоо энэ сайхан найзуудтай энэ гоё хүлгээрээ овголж байгаа учраас бид нар цаашлаа өшөө илүү хийх бах. Амирчтаас ярих юм бол манай Мара ер нь баг анхдагч баг шүү тийм ээ. Хот Мара хоёр маань анхдагчуд юм. Марага уралдуулах гад 15 оны зэрлэг дээр Марага сойгоод хааста цуваагаараа бөөнөрө гацх Мара уралдааны юм шиг дагаад бөөнөрө гүйжидэг байсан. Одоо тэгж Мараа одоо хоол хийж өгөө. чинээ машинтай бол. Клубд хамгийн анх Pajero-г эвдэж бас уралдааны машин болгосон. Бүр яг бас цэвэр уралдаанд зориулсан нь бол бас Бямбал дээрийн анхны бүтээл байж байна. Тий. Тийм ээ. Одоо тэгээд доогуур явах гэдэг үүсдэг юм. Ер нь бидний 80-аад оны ихээр нөгөө Солонгос Япон хоёрын чинь хооронд нөгөө дайны Тийм ээ. асуудал байсан. Тэгээд тэрнээс болоод Япон улс маань Солонгос одоо энэ Mitsubishi үйлдвэр маань маш их моторынхаа патентийг машиныхаа патентийг бэлгэлсэн. Тэгээд тэрний дагуу одоо энэ Galloper, Porter, Maker эдгээр чи бүгд одоо энэ 4D56 гэдэг мотороор. Энэ мотор бол яалтчгүй агуу мотор оо одоо би бол хаан чийлнэ. За руугаа орцгоо гэдэг. За хээр гадаг хоолой. За тэгээд За, ерөнхийдөөч Мара энэ хорхог үнэртэй байна. Гарах болоог юм уу? Нэлээд жоохон үнэртүүлж байгаа. Янзын үлэрч чи. Та нарт үнэрч чи. Аа. Үнэрч чинь гэж шүү дээ. Энд чинь нэг хотод ч нэг идэх юугаа бэлтгэж шүү. Харин тийм байна. Тэр Хотод бол бэлтгэж. чулуунд хайргцсан махны үнэр яа. Үнэн. Аа, тасархаа. За. Тэгвэл одоо хэр хугацаанд гарах юм? Одоо бодохгүй жоохон үнэртүүлж байгаа гаргачих. За. Уучгүй дээ. Тий, гоё яалц болгоё те. Өнөөдрийн хамгийн гоё тансаг зоог бол хорхог байлаа. За энэ хорхогийг тун удахгүй одоо манай Мара маань задлана. Цаана бол цаймаа бол сайн зэ болсон шүү. Тий, цай бас тасархаа болсоо. За тун удахгүй хорхог задрахаар хамтдаа харцгаая. Тэдэнэвчах ододын туя танхилхан чамайг мэ үзэгслэн болгоод үрсэтэл бит хүлэнэ. За гоё байна. Түүдгийн дэргэд гоё юм шүү манайхаа. За би ямар ч аяга бэлтгэлээ гаргаа бит. байж байна ямар ч одоо хоол гарахад тун удахгүй те. Одоо өнөр нь бол өстой бүр сэртгийлгэж Үрдүүлж байгаа дүгэн гэсэн. жигэн активитийг хөдөлгөж чадж байна. Яа 20 оны анхны мань хорхог мөн билүү? Тэ? Мөн шүү те. Хорхог боллоо. Суучгаа. За хорхогоо задлаа хэдүүлээ. За сайн дараа. жоохон жидүү өнөр Байхгүй. Энэ байж Дараач. бат зэрэг дээр. Ингээ хэлж байгаа юм надад бодлоо. За 2020 оны. Ай. Ямар Тасархаа. Ханаас ямар бод. Зүйе нэг тогоогоо цэвэрхэд Та нарт үнэрч чинь үү? гүнс тогоогоо. Чар тогоо ч. Чарга харчаа.
2016 оны 1 сарын 4, 2016 оны 4 сарын 15 энэ 2 өдөр бол одоо улсын хэмжээнд бас нэлээд онц ноцтой засан шуурга явагдсан. За тэгээд тэр соосуудын үеэр 4 сарын 15-нд манай клубын нэг 8 билүү эдгээр машин байлаа. Бөөнөрөө ингээд цуугаараа яваад юун дээр ирж ирсэн. Өдөр 12 цагийн үед зүүн талын 22-ын төвчөн дээр очиод баруун талын 22-ын төвчөө. Баруун талын. Тэгээд бөөнөрөө цуугаараа гарах гэж яхад бас их огшч баярлж ийсэн. Тэр нь юу вэ гэвэл цагтаа нар цаашаага ямар ч хүн гараагүй TV5-ын таранзит маранзит ингээ нөгөө зориултын автобус нэртсэн суугаагүй байж байна. Нэртсэн. Энэ тэнд ингээл ерөөсөө ямар ч машин гаргаж оруулахгүй. Бүгд ингээ гарч орж чадахгүй. Машин дотроосоо хүртэл камера ингээ бидний зүг рүү ингээ харуулаа байж хахад бид ороод ирэхэд ингээ цагтаа нар бидэртээ ирж уулзаад за та нар хүн тусдах чам. Бид нар нөгөө Stana маркийн автомашинтай 12 хүүхдийг аврах гэж гарч ирсэн. Бас нэг Lexus 470 байсан. Бас 3 хүүхдтэйгээ яваа гэдэг. Тэр хоёр нь болохоор нөө төв зам дагуу ш. Зүүн тийшээ засан хонгорон донд орцсон. Тэгээ тэрийг авахгүй явж байхад цагдаа нар ингээд ёсолж явахад надад амар гоё тийм. Толиндоо харсч манайхан бүгд арцгаар цуугаараа зогссон. Тэгээл цагдаа нар биднийг ингээд гаргахад бүгд ингээд ёслоод ингээд өөрөө ирэхгүй одоо барс. Монгол улсынхаа төлөө зүтгэе гэж гарч ирсэн. Тэр лүү гарч яхад. Тэгээд бид нар 17 онд лөө бас нэг хавар 3 сард шүү дээ нэг найраа үнтэй автобус яваа. Цаны баазын тэнд хайртхан амралт тийм. Тэгээд тэн дээр явж идэг байхгүй юу. Тэгсэн чинь бид яг нөгөө наатлын автобус гаргачаа бөөндөө тэр чинь бас ланд мандих явж исэн юм аа. Тэгээд бөөндөө ингээд патролынхаа энэ явж яваад патролынхаа ландынхан буцаад манайхан цаашаа ямарсан цаны баазаа бүр нэг тойрчоо. Цаны бааз цаашаа юу хүртэл дүнгийн наатал хүртэл явчих. Тэгээд соосоо зөндөө байгаа учраас зам айгүй бөлөнтэй байна. Тэгээд цас хунгар ихтэй шуургатай байна гэдэг. Хэдүүлээ цаашаа явж байгаа. Гамбол би нөгөө гамболтын хэмжээ цуцсан. Тэгээд ингээ харсан чинь нүдний сүмөр ингээд яг болонд нэг гэрэл ингээд сүм их шиг болохгүй. Тэг амар шуургатай байна. Юу ч тэгээд амар шүү дээ. энэ тэнд юм байна гэж заагаад тэгээд очиж үзээ гэд эргээд станцаар хэлээгүй. Тэнд нэг юм байгаад байна гэд. Тэгээд яваалсан чинь те. Би надад ерөөсөө яг тэр соос гэдэг ажиллагааны ерөөсөө бүр хамгийн гүн утга нь тэнд харагдсан. Яасан гэсэн чинь жоохоо гэж одоо 18 одоо баг 17 8-тай юм уу? 2 гэр бүл. Тэгээ нэгнийх нь одоо нэг гэр бүлийнх нь хүүхэд нэг 7 сартаа, нэг нь 4 сартаа. Хүүхдүүдэд салхилуулах гэж тэр хүүдлээ удгийн одоо баахаа болдог тэр нэг уулын цаатал руу явчаад буцаж явсан юм байна. Тэгээ яг шуурганд өртөөл ерөөсөө яг нам. Ингээд нэгт рүүгээ ингээд бүр ингээд орцсон заяа. Цасанд ингээд бүр дарагдаа байхгүй. Нэгтнийх нь 2 хаалган онгоодог. Тэгээд онгоодох чинь хараа. Машиных нь бензинийх нь гэрэл нь амивчсан. Машина дөнгөж унтрааж байж асааж ингэж байгаа байхгүй. Тэгээ өөргөө залуучууд нь хувцнуудаа ингээд тайлаад өгцөн. Тэгээ нөгөө хүүхдүүдээ бэмбэтл ороодсон. Өөргөө амар өнгөсмөр гараад ирсэн ингээд зогцсон. Залуугийнх нь ингээд нулимс нь ингээд хоёр бандийнх нь нулимс нь гараад ирсэн. Энэ дээр бараг хөлдөж байгаа юм чи хацар дээр. Тэгээ ингээд өөлөх гээд ахаа яаж та нар харваа гэдэг ингээд айгүй өрөвдмөр. Тэгээ бид чирж гаргаад тэр машиныг зам руу гаргаад нөгөө ногоон колог хөтөж та ганцхан колог. Тэн дээр явуулчаад зам хэдөө ингээ манай чинь бас яг нөгөө байсан мөнгөөрөө бас бензин тас хийсэн байсан шүү дээ. Тэгээд хэдүүлээ мөнгө цуглуулад бензин хийж өгөх гэдэг чинь хөөрхөн хамт ингээ машинаас бүр ингээ салгаж гарч 20,000 төгрөг ингээ атгачаа өгдөг байхгүй. Ахаа баярлалаа энэгээр бензин чи юу яриад байгаа юм бэ? Өөрөө бензин яахын тулд биднэрт ямар ч хэрэг байхгүй ахна бүгд бензинтэй гэдэг чинь чиний хүрх юм харин ах нар мөнгө нэмжих үү? Үгүй миний их чи эдгээр 2 өдөр өгдөг байхгүй яхаа. Айгүй өөрхөн. Тэгээд ингэж салгаж байгаа тэргээр бензин хийгээд дуудлах ч өгч чадаагүй байсан. Тэгээд тий дуудлах өгч ямар ч боломж байхгүй. Тий чинь яг сүлжээ ундаг байсан шүү дээ. Тэгээд харсан чи бүр ингээд тэр хөөрхий тэр эхнэрүүд нь өөлөө те. Тэгээд айгүй өрөвднөр тэр 2 хүүхдийг хараад би зүгээр үнэхээр тухайн үед яг нэг хүүхэд нулимс ингээд туслаад би цаашаа ард нэг арчаад тэгээд хөдөлжсэн. Тэр бол хамгийн амар байсан те. Тий. Зүгээр засмал тэр бол юугаар ч үнэлшгүй те. Тэр хүний тэр гаргаж байгаа баярлж байгаа тэр гоё нандин мэдрэмж би тэндээс авж байгаа тэр мэдрэмжтэй би өөрөөрөө бахарх би хамт олноороо бахархаж байсан тэр. Энэ ер нь гол зорилго нь энэ шүү дээ. Мессеж Бид нэр энэ зөв одоо бодлыг нэг нэгэндээ тусдаа дэмтгэвэ гэсэн бодлыг л бүх хүнд мессеж хэлбэрээр хүргэх тэрийг л барьж байгаа. Гол зорилго 100 амныг нэг гэсэн гэр бүл илүү бүтэн байгаасаа. Тий. зарим тохиолдолд одоо нөгөө цөөхөн машинууд суулцсан байх ч юм уу нэг одоо харьцангуй гайгүй байхад манайс нөгөө хитрхи олуулаа гарсан тохиолдол те
Өөртөө тэндээсээ кайф авдаг болсон. Уралдаж ичээд нөгөө нэгнээсээ төрүүлж татах гал тий. Гүүр нэг тийм хобби. Ярны гарам дээр нэг засан шуургандаа бас марк хоёрыг аварсан шүү дээ. Ямар хажууч ингээд унтаж яг засан дээр ингээд нараас татаж авсан. Тэг хэвээ гарцсан зүмөр хэвээ нарж инээдтэй. Хэвээрээс. Тэр баярцагтай тэр Их болтын арын зам руу хамгийн нөгөө одоо сүүлийн соосчонгаа явуулж байгаа байхгүй тий. Тэр нь би. Тэгээд явуулж хахад барахгүй бол хэлээрээ дээгээд хийж байгаа байхгүй. Тэгэл ямар санд би бас мөчөг өгөхгүй тэгээд 50 битээр явж байгаа. 50 ч надад аюу яаж байгаа юм. Тэгвэл би ч бас мэдлэг багтаа. Бас сүүлийн ер нь бажирочинд гэж явж байгаа шүү дээ тий. Тэр нэрээ Equine зам дээр. Тэгээд тэр Equine зам дээр ягаад тэр санаата 6 ингээд бүр ороод бүр доошоо ороод зам мэдэхгүй явсаар байгаа. Турууд орцсон баг. Тэгээд гарч ирчээд танах ер нь танаа клуб хэдэн төгрөг ер нь авд юм бэ гинэ. Эхлээд хэдийг өгөх үү? Өө манайх мөнгө төгрөг авдаг шүү. Харин тий танах ерөөсө мөнгө төгрөг авдагны сонин гэдэг. Тэгээд манайх ерөөсө тийм угаасаа манай тэргүүний ганц бодлого манай хамт олонны ганц ерөөсө бодлого энийг дүүргэж авахгүй гэдгсэн чинь. Тэгвэл хүүхд чинь нэг тоглоом өгчихгүй. Нэг 4 ширхэг тоглоом авсан шүү. Тэгэхэд яг би тэр тоглоомыг бас юу авцсан байна. яг тэр тоглоомыг би бас хүүхдэд аваачаад тоглож үзүүлээд бас та бүхэндээ ч гэсэн харуулж лээсэн тий. Мэдээж клуб гээд бид нар сайхан мэдл болсон залуучууд бидний ард байгаа ар гэрүүд ихнэр хүүхдүүдтэй эцэг их маань биднийг ойлгож хараа гоё. Баярлаа гэж ташрамтны хэлмээр байна. Ягаад өнөөдөр бид нар магадгүй өнөөдөр зүгээр бүгд л энгийн ажилтай амьдралтай хүмүүс өдөрт одоо жишээлбэл нэг 50 цаас ч юм уу эсвэл нэг цалингаа аваад ороод ирсэн мөртлөө те цалингийнхаа талаар бид нар бензин хийгээд гаргах ч тийм тохиолдол байдаг. Нэг оройны соос тийм биз дээ. Тэгэхээр бид нар ийм маш хүнд соосууд ингэ явдаг. Тэгээд тэр болгоны минь ойлгодог ихнэр хүүхдүүдтэй баярлаа. Ээж авдаа баярлаа. Энэ ташрамд бас тэгээд хандж хэлэхэд манайхан бүгд баярлаа гэж яа. Баярлаа. Баярлаа бүгдээ. Яг бол одоо манай ихнэр бол тэгдэж шин. Танаа чи бажара клубын хот явоо яваа. Чөлөөтэй яам зүр юу ч хэлэхгүй. Зүгээр яваадах шиг үү. Зүгээр яв. За өнөөдрийн арга хэмжээ сайхан боллоо. Цай сайхан амттай байлаа. Давхар Марагийн маань хорхог бүр ямар гоё яа. Ямар ч гэсэн үнэхээр сайхан байлаа. Тэгээд хамт цуг агаарт гарсан бүх найзуудтай болон бүх одоо сонирхол хоббилэгт залуустай бүгдэнд нь баярлалаа. За ингээд цөмөрөө клубийнхаа сүлд дуугаад уулзгаая. Мэднэстэй манайхан бүгд үндсэн дугаар л явна шүү. Нох ном болов сапари 500 дуутай. Эхнэм болов арвиг батгүйс морколтой. Машин техникийн мандай болсон дүүхэлсэй. Манай клубын шүтэн болсон Pajero минутэ. Mitsubishi Pajero миний ундаг машин маргааш өглөө машин асан бас л нөгөө санаас 6G 72 амин актер архин 100-ын нөхөдөө хотоос гараад архин мостыг залгаад хазрыг дулгаа шавар ахыг хашра мотор муутай нэгэн хайрн араас оошаа арчууд дол сандуу чадах суулдаг шавар амар цаашаа итгэл Mitsubishi Pajero яасгүй. Яач.